Өнгөрчөө 2014 он манай улсын нийгэм эдийн засгийн байдалд хүндхэн жил болж өнгөрлөө. Эдийн засгийн хямрал туйлдаа хүрч эцтэй танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр ногцруулсан үед эх оны төсөв батлагдсан гэд игзэгтэй олон шийдрийг гаргасан. Гэхдээ сангийн яамны холбогдох албан тушаалтнууд байхгүй байсан ч гэсэн эх оны төсвийг хэр хэмжээнд сайн баталсан гэдгийг эдийн засгийн байнгын хорооны гишүүд мэдгдсэн. Харин нийслэлийн төсвийг энэ сарын 4-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21-32 дугаар тогтоолоор тус баталсан байна. Нийслэлийн 2015 оны орон нутгийн төсөвт нийт 540 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 320 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж 180 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Нийслэлд хамгийн хэрэгцээтэй нэн тулгымцсан асуудлын нэг бол цэцэрлэг сургуулийн барилгын санхүүжилт байдаг. Тэгвэл өнгөрчөө 2014 онд улсын болон нийслэлийн төсвөөр мөн гадаад дотоодын байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт 88 сургууль цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Харин эх онд нэг сургууль, 2 бага сургууль цэцэрлэгийн цогцлбор 19 цэцэрлэг ашиглалтанд оруулна хэмээн мэдэгдэж байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр Канада технологиор баригдах 17 цэцэрлэгийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ. Энэ жилийн үед ерөөсөө нийтдээ улсын төсөв, хотын төсөв, Дэлхийн банк, олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтаар нийт 88 сургууль цэцэрлэгийн ажил эхэлсэн юм а. 14 онд. За үүнээс 15 онд нэг сургууль, 2 бага сургууль цэцэрлэгийн цогцлбор 19 цэцэрлэг одоо ашиглалтанд орно. 2015 онд цэцэрлэг 6-г шинээр барина. Цэцэрлэгийн өргөдгөл 3-ыг барина, сургууль 2-ыг, сургуулийн өргөдгөл 1-ийг гээд. За концессийн жагсаалтаар бас 12-3 сургууль цэцэрлэгүүдийг бол нэмж байгуулахаар байгаа. Эдийн засгийн хямралтай холбогдуулан эх оны төсөв баггүй танагдсан тэр утгаараа сургууль цэцэрлэгийн барилга шинээр эхлүүлэх ажил ч гэсэн урьд жилүүдийнхийг бодвол баггүй хуваар буурсан гэдгийг хэлж байна. Гэхдээ эх онд 6 цэцэрлэг шинээр барьж 3 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийх гэн мөн концессийн гэрээгээр нийт 12 сургууль цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахаар гэрээ хэлцэл хийгдсэн талаар мэдэгдэж байна. Сургууль цэцэрлэгийн хувьд бол нэлээд одоо шаардлагатай байгаа тоо хэмжээнд нь бараг хүргэж бид нар одоо төлөвлөж байгаа. Гэхдээ бол санхүүгийн боломж бол хомсдмол байгаа учраас энэ чиглэлд бол одоо илүү одоо байгаас илүү юм одоо хийх боломж бол гарахгүй байна. Цаашдаа бол хөрөнгийн байдал, эдийн засгийн байдал, санхүүжилтийн байдал яаж өөрчлөгдөх нь нэмэгдэх тохиолдолд бол бид нар бол одоо нийгмийн чиглэлд одоо чиглэсэн сургууль цэцэрлэгийн барилгууд дээр хөрөнгө оруулалтыг бол төлхөө хийнэ гэсэн юм зорилготой байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг бүрэн 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлагатай байгаа. Гэвч нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалan эх онд 6 цэцэрлэгийг шинээр барих төсөв суугдсан байна. Эндээс үзэхэд ойрын хэдэн жилдээ сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байх дүр зураг харагдаж байна. Мөн шинээр баригдах 6 цэцэрлэг дээр нэмэгдээд боловсрол соёлын дэвшлийн төлөө сан NBS телевиз хамтран хэрэгжүүлж байгаа ард түмний төслөөр баригдах 229 төр цэцэрлэг ашиглалтанд орвол эх онд нийт 7 цэцэрлэг шинээр баригдах нь тодорхойлж байна. NBS Эрдэнэт.